Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн бэлтгэж байгаа ярьж буй хууль нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ дугаар маань эхлснээс хойш одоо 56 дахь хэрэгслийнхаа нэвтрүүлгийг эхэлж байна. 56 дахь дугаар гэсэн үг. Тэгэхээр ягаад би энэ сууж ийм гэхээр Монголын шүүгчдийн холбооноос энэ хүндтэй үүргийг энэ удаад надад даалгаж ногдуулсанд бас талархаж байна. Тэгээд өнөөдөр энэ нэвтрүүлэг энэ ярилцлагад орох эрхэм хүнд зочноо танилцуулъя. Хан үйл дүүргийн иргэний анхан шатны хэргийн шүүхийн шүүгч Оюун Бэлэг оролцож байна. Цэрэн багмын Оюун Бэлэг. Баянгол хан уул сонгон хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Оюун Бэлэг нь 2002-оос 2006 онд дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлэр суралцж төгссөн ба 2008-аас 2010 онд хууль зүйн ухааны магистр цол хангасан. Одоогоор Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн хууль зүйн ухааны докторант болно. 2006 оны 10 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн тамгын газарт хуулийн зөвлөхөөр 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүгчээр 2015 оны 7 дугаар сараас Баянгол хан уул сонгон хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр 2016 оны 6 дугаар сараас хан уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр 2025 оны 1-р сараас Баянгол хан уул сонгон хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр тус ажиллаж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв маань нотариатын мэдэгдэх хуудсын тухай гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр эхлээд би асууя. Сүүлийн үед элдв янзын хэрэг, элдв янзын санал гомдол шүүх их л дуулдахуулаад шүүгч толгой. Ер нь шүүгч хүн гэдэг хинт тангараг өргөд юм бэ? Юуны төлөө тангараг өргөд юм бэ? Тэр төр гэдэг зүйл маань юу юм бэ те? Төр гэдэг тэр зүйл бий байхын тулд нэг улсын тухай ярина тийм ээ. Тэгэхээр тэр улс гэдэг зүйл маань өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй, өөрийн гэсэн ард түмэнтэй, өөрийн гэсэн соёлтой, за ийм дархлаатай байж тэр төрийн институт бүтгэн те. Тэр энэ институтийн анхдагч нэгжийн төр болох бий болох гээд байгаа зүйл нь бол ард иргэд бид өөрсдөө байхгүй. Ард иргэд бид өөрсдөө. Тэгэхээр иргэн би өөрөө төр баригч. Тэр би яагаад төр баригч болчихвоо гэхээр би энэ эрхээ хэрэгжүүлэх эрхээ сонгох эрхээ эдлэх замаар парламентын гишүүдийг сонгож өөрийгөө одоо хэрхэн одоо энэ улс оронд аз жаргалтай амьдрах вэ? Өөрийнхөө зөрчигдсөн эрхийг тийм ээ хэрхэн яаж сэргээх вэ? Миний энэ одоо аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг хэн намайг өвдвөл эмчлэх үү? Хэн надад одоо тэр нийгмийн халамж тусламжийг ямар боломжит нөхцлөөр олох уу? Эдийн засгийн баталгааг нь яаж олох уу гэдэг энэ нөхцөл байдлыг парламентд нэр дэвшиж байгаа гишүүдээс боловсрол мэдлэг бүх юма иргэд бид судлаад тэр одоо иргэнийг сонгоод парламентын гишүүнийг бид өөрсдөө сонгодог. За тэгэхээр төрийн нэг институт бол хууль тогтоох засаглал. Энийг иргэд бид өөрсдөө тогтоож сонгож гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ институтыг бүтээх замаар төрийн одоо нэг засаглал нь бол шүүх засаглал. А нөгөө засаглал нь болохоор гүйцэтгэх засаглал. Тэгэхээр ард иргэд та бүхэн хууль тогтоох засаглалын замаар хуулийг батлаа. Тэр баталсан хуулийнхаа дагуу шүүгч нь сонгон шалгаруулагдаад тухайн одоо иргэдийнхаа зөрчигдсөн эрхийг одоо хамгаалахаар шүүгч бий болдог. Тэгэхээр шүүгч бий Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд хэрэг маргааныг шударгаар хинээс ч хараат бус хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр тангаргалж байна. Тэгэхээр энэ тангаргалъя гэдэг маань хүнд бий тангаргалаад байна гэхээр шүүгч нь Монголын ард түмэн тангаргалж байгаа байхгүй. Тэгэхээр төрд гэдэг маань ерөнхийлөгчд ч юм уу, эсвэл улсын их хурлын гишүүнд ч юм уу, эсвэл засгийн газрын гишүүнд ч юм уу шүүгч нь тангараг өргөдөг байхгүй. Төрийн институтыг бий болгож байгаа ард түмэндээ Монгол улсын шүүгч бол тангараг өргөдөг. Ардчлал ингээд төгс төгөлдөр хөөгдсөн иргэний чөлөөт арчсан ийм нийгэмд бол шүүгч засаглал баг ерөнхийлөгч ч юм уу конгресс тийм улсууд байна шүү дээ. Америкийн нэгдсэн улсын төр ижил тэгш хэрэгтэй байж байгаа. Бид явсаар байгаа ч гэсэн манай шүүгч засаглал маань баг ерөнхийлөгч хэмжээнд ч орго очих байл гэдэг. Засаглал гэдэг бол дотроо хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал буюу засгийн газар шүүгч засаглал энэ засаглал маань бүгдөө ижилтгш.
энэ гурван засаглалын хэлбэрээр институтээр дамжуулж Монгол улсын иргэдэд нөгөө төрийн хүртэх ёстой тэр үйлчилгээнүүдээ авдаг байхгүй. Шүүхээс ямар үйлчилгээ авч ийнэ гэхээр Монгол улсын иргэд өөрийнх нь эрхэн хөндөгдөөд, чөрчөгдөөд, өмчийн халдшгүй байдал нь халдагдаад амь нас нь аюултай нөхцөл байдал болоо тий. Одоо иргэний хувьд бол одоо юу гэдэг зээлийн гэрээ байгуулад нэг иргэнд одоо мөнгөө зээлүүлчихэд мөнгөө авч чадахгүй болвол тэр одоо мөнгөө олж авахын тулд гэрээний үүргээ шаардж байгаа асуудал нь бол шүүхийн журмаар иргэд одоо өөрийнхөө тэр нөхцөл байдлыг та тэр ярих яг эзэмсэн мэрэгжлийнхээ хувьд ажилласан туршлагынхаа хувьд өнөөдрийнхөө ярих сэдвээр одоо үзэгч олонтойгоо санал бодлоо болоод тодорхой мэдээлэл өгөхөд боломжтой байгаа учраас би ингэж тодорхойлж авсан шиг. За одоо өстө яг жинхэнэ ярих сэдвийнхээ хөрөөр оролдоод натриатын мэдэгдэх хуудас гэж юу вэ? Энэ ойлголтыг. Натратын мэдэгдэх хуудасгийн талаар тайлбарлах юм. Энэ ер нь бол иргэд маань зөрчигдсөн эрхээ хамгаалж тэ өөрийгөө одоо бас нөгөө боломжит одоо энэ хууль зүйн боломжоор хамгийн бага зардлаар богино цаг хугацаанд хэрхэн эрхээ хамгаалах вэ гэдэг талаар энэ мэдэх одоо бас нэг чухал одоо асуудал. Зээлийн маргааны хугацаа шийдвэрлэж байгаа хугацаа шүүхийн иргэд хооронд ингээд нэгдэндээ мөнгө зээлүүлээд буцаагаад нөгөө зээлсэн мөнгөө олж авахын тулд шүүхийн журмаар маргаан шийдвэрлэж байгаа одоо шүүхийн дүү мэдээгээр харах юм бол нэг хэрэгт 6.2 жил зарцуулсан байна. 6.2 жил. Тэгэхээр та одоо надад 10 сая төгрөг зээлүүлээд уулын та гэрээнийхаа дагуу за умбилгээ танд би энэ мөнгийг зээлүүлээ та надаа 2 сарын хугацаанд 2% хүүтэй буцааж өгнө шүү гэд уулын та битээр тохиролцож байгаа. Би авах та тэгээ гэд ингэ авцсан. За ингээд та 10 сая төгрөгөө 2 сарын дараа надаас ингээд шаардахаар за би ийм болоод ингээд өгч чадахгүй нэ тэгээд өгч чадахгүй нэ гэдэг ийм асуудал амьдрал баялаг учраас тэр хүмүүлийг өгөх гэж л байгаа хэл та. Гэхдээ ингээд нөхцөл байдал юм болдог. Тэгээд нөгөө маань нөгөө зээлийн гэрээнийхээ мөнгийг олж авч чадахгүй юм чинь хаана хандах вэ? Шүүхэд хандна. Энэ надаас авсан 10 сая төгрөгөө өгөхгүй байна. Тийм учраас надад одоо энэ мөнгийг гаргуулж өгөөч гэдэг ингээд шүүхийн процесс руу очино. За энэ хэрэг маргаан шийдэж байгаа хугацаа та 10 сая төгрөг авахын тулд 6.2 жилийн дараа та 10 сая төгрөг авах. Энэ бол мөнгөний зээлсэн мөнгөний их багаас огт хамаарахгүй асуудал. Огт хамаарахгүй асуудал болж байгаа. Тэгэхээр энэ натратын мэдэгдэх хуудас иргэдэд маань мэдснээр ямар одоо ач холбогдолтой вэ гэхээр за та бит хоёр гэрээний харилцаанд орлоо. За та 2 сарын хугацаа дууссан. За мөнгө авъя найзаа миний мөнгө өгөөч гэхээр за найз нь яг 1 сарын дараа ахиад өгье гэх танаас 1 сарын хугацаа бас ингээ ярилцсан тохиролцож болно. Та одоо найзын өрөөнд ч юм за чи ахиад надаа 2% хүү төлөх гэж байгаа юм уу? Яах гэж ингээ та нар ингээ хоорондоо тохиролцсон. За үгүй яалаа гэдэг нэг тохиролцоо гарлаа да. За тэгвэл 1 сарын дараа үнэхээр чи надын 10 сая төгрөгийг буцааж өгөх гэж байгаа юм бол хоёулаа одоо натрат дээр очиод натратын мэдэгдэх хуцаар энийгээ баталгаажуулъя. Нэг юм байдаг шүү дээ. Зээлдүүлэх бол одоо ч байна, өмнө ч байсан, 100 жилийн өмнө ч байсан. Тэр бүхэн юун дээр тогтчихсон бол итгэл дээр л тогтчихсон байх хэрэгтэй. Сайхан сэтгэл дээр тийм. Одоо эрх зүйн төр байгууллаа тэгээд эрх зүй тулслаа одоо тийм эрх зүй одоо хөгжиж байгаа тийм ээ. Тэгээд энд чинь хүний чанар янз бүр болчихлоо л да. Тэгэхээр энэ байдал бол тэгж ирж болохгүй болж байгаа шүү дээ. Тийм учраас аль болохоор одоо ёстой натрат дээр очиж энийг албажуулахгүй бол болохгүй гэсэн баг ойлголт баг суудсан байж баймаар юм шиг. Тэгэхээр энэ нөгөө натратын бусад үйлдэлүүдийг бодох юм бол натратын мэдэгдэх хуудас одоо ямар давуу талтай вэ гэдгийг би одоо яг тайлбарлая. Шүүхэнд ямар оролцоотой. Яагаад өнөөдөр энэ натратын мэдэгдэх хуудасын тухай натрат чи одоо хийж байгаа үйлдэлийн тухай шүүгч яриад ингээд энэ студид байгаад байгаа юм бэ гэдгийг одоо ач холбогдол нь бусад одоо натратын үйлдэлээс ямар давуу талтай байдаг вэ гэхээр өнөөдөр та нөгөө натрат дээр очиод мэдэгдэх хуудасаа бичүүлж जैन тийм ээ. За энэ хүн 1 сарын дараа миний 10 сая төгрөг өгөх юм а. Бид хоёр натратын мэдэгдэх хуудас бичүүлье. Тэгэхээр натрат таны за та хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан уу? За зээлийн чин гэрээ хаана вэ? Та 10 сая төгрөгөө доржид яг өгсөн юм уу? Таны шилжүүлсэн дансны хуулгач хаана? Энэ бүгднийг одоо юу гэдэг нөгөө натратч маань мэрэгжлийнхаа дагуу ингээд яг шалгана.
Тэр нь бас нөгөө хуульд нийцээ тэнд хуульч хүн яаж одоо ажиллаа хийж штэ тийм ээ. Тэгэхээр тэр зүйлүүдийг ингээд шалгаад натратын мэдэгдэх хуудас за тийм байна. Хоёрын хооронд үнэхээр үндсэн одоо зээлийн гэрээний дагуу 10 сая төгрөг өгөх юм байна. Хүүд нь та 200 мянган төгрөг өгөх юм байна. Та нийт одоо 10 сая 200 мянган төгрөгийг төлөх үүрэг байгаа юм байна. Энэ үүргийг та 1 сарын дараа гүйцэтгэе гэж байгаа юм байна гэд натрат энэ мэдэгдэх хуудасаараа энийг яг гэрчилж өгнө. За энэ 1 сарын хугацаа та дууслаа. Тийм ахаад өссөнгүй нөгөө амьдрал баялаг болоод ирлээ шүү дээ залаахаа тий. Ахаа өссөнгүй. Одоо та яах вэ гэхээр за миний энэ натратын одоо үүргээд 1 сарын дараа гүйцэтгэхгүй байгаа юм чи энийгээ бариад шүүхтэр нөгөө дорж маань 1 сарын дараа өгнө гэсэн чи өссөнгүй. Энийг надад баталгаажуулаад өгөөч гэж байгаа байхгүй. Тэгэхээр шүүх өмнө нь яадаг вэ гэхээр энэ дээр нөгөө урт процесс явна. Тэгэхээр энд урт процесс явдаггүй. Ямар процесс явдаг вэ гэхээр шүүгч энийг үзээд иргэний эрхийн шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зөвлөлд зааснаар энэ натратын мэдэгдэх хуудсыг хүлээж аваад хуульд нийцчихвэл 7 хоногийн дотор баталгаажуулаад өгдөг. Ингээд 7 хоногийн шүүгч баталгаажуулна. За энэ натратын мэдэгдэх хуудсыг шүүгч ингээд баталгаажуулж байгаа нь шүүхийн шийдвэр болж байгаа. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэрийг энэ натратын мэдэгдэх хуудсыг баталгаажуулаад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шууд албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа руу шилжүүлж гэнэ гэсэн. Тэгэхээр энэ дээр ямар давуу тал энэ натратын мэдэгдэх хуудас дээр гарч ирж байна гэхээр иргэд маань энэ натратын мэдэгдэх хуудас бид нар өөрөөр хэлэх юм бол энэ 6.2 жилийн хугацаа юун дээр гацаанд үссэн байна гэж шүүх ахаад анализ хийж байгаа. Нийт одоо зээлийн маргааны хариуцагчийг эрен сурвалжлуулахаар хэрэг маргааны 75%-ийг эзлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр та нөгөө мөнгө олж авах гэсэн этгээдийнхаа шүүхэд нэхэмжлэгээ гаргах гад нөгөө хариуцагч этгээдийнхаа байгаа газрыг тогтоох гээд байгаа хэрэг чинь бүр 75% хүртэл өссөн. Тэгэхээр та нөгөө мөнгө олох гээд хүнээ хайгаад явсаар байгаа 6.2 жилээ шүүхийн урт процесст явсаар байгаа 6.2 жил явж байгаа. Тэгэхээр та өнөөдөр зээлийн гэрээ байгууллаа 2 сарын хугацаа тогтоолоо натрат дээр очиод дахиад 1 сарын хугацаа тогтоолоо ингээд энэ 1 сарын хугацаанд тэр иргэн үүргээ биелүүлсэнгүү тэнгуут хуулийн дагуу яг шүүгчд хүсэлтээ гаргалаа шүүх хуулийн дагуу энэ натратын мэдэгдэх хуудсыг хуульд нийцсэн бол 7 хоногийн дотор гүйцэтгэх хуудас бичиж өгөөж шийдвэр гүйцэтгэлийн журмаар албатж байгаа. Үзэж байгаа хүмүүст хэлэхэд энэ зөвхөн мөнгөтэй ч бас хамаарат. Эд зүйлсгээд явчихна үстэй. Юу хамаардаг. Шүүгчийн тодорхой нэг ийм ажиллагаанууд орж ирж байна тийм ээ. Тэгэхээр энэ гэрчлэгээд байгаа мэдэгдэх хуудас нь ерөөсөө үл маргах журмаар биелүүлэх боломжтой гэрээ хэлцээд. Үл маргах журам. Ямар нэгэн маргаан байх ёсгүй. Гэсэн хамгийн гол шалгах зүйл нь. Тэгэхээр натрат дээр очингуудаа нөгөө натратаас эргэлзэж болно шүү дээ. Би худалдаа авах гэрээ байгуулад гэрээний төлбөрөө хоорондоо ингээ бартераар солилцсон байж болно. Амьдрал баялаг учраас би танд одоо автомашин худалдсан бай. Та надад автомашины оронд хөөрг өгсөн бай гэж бодъё тийм ээ. За энэ юуг 1 сарын дотор очиж гүйцэтгэв. Тэгэнгүүт натрат за хөөрг нь хаана вэ? Машин чинь хаана вэ? Хоёр энэ зүйл чинь яг бодитоор байна уу? Шилжих боломжтой юу гэтэл нөгөө нэг нь за энэ хөөргийг манай аавын найз нь яагаад гэд ингээ юмэд ярих юм бол нөгөө натрат энэ үйлдэлийг гэрчилж болохгүй. Маргаан цаана явж шít. Байгаа ч юм уу, байхгүй ч юм уу, эд хөрөнгийн солилцооны асуудлыг натрат шүүхийн энэ ажил руу орж болохгүй. Натрат маш ойлгомжтой тэр иргэд хоорондын маргаангүй биелэгдэх боломжтой тэр зүйлүүдийг. Тэгэхээр энэ бол нөгөө маргах боломжгүй нөхцөл байдлууд дээр натратын мэдэгдэх хуудас бичдэг гэсэн үг. Тэгэхээр оюуны өмчийн асуудал эднэртэй ийм одоо яг нөгөө патентын эрх мэрэгөө та бол нөгөө би яг оюуны өмч патентын эрхийг хөндөчөв гэхээр нөгөө та сэтгүүлч учраас уран бүтээлч учраас энэ бол оюуны өмч эднэр бол дандаа шүүх юм арга. Энэ бол үл маргах журмаар яг маргаан гэрээний хилцэл баримт өчөгт бол орохгүй байна. Тэр би энэ нөгөө натратын мэдэгдэх хуудас нь илүү үнийн дүн багтай маргаангүй нөгөө 10 сая төгрөгөө олж авах гээд байгаа иргэн маань 6.2 жилийн
хугацааг шаардахгүйгээр та 3 сар 7 хоногийн дараа мөнгө олоод авах тэр боломжууд танд хууль зүйн гаргалгаанууд бас байдаг шүү л гэдэг. Энэ нөгөө эрх зүйн одоо энэ боловсролын одоо хоёулын дээшлүүлэх гэж энэ талаар ярьж Тэр байгаа. өөрөө бол босч харьцангуй нэлээд олон жил ажилласан маань ажлын харсан үдсэн туршлага бол ер нь юун дээр гол төлөв түгээмэл одоо алдаа, маргаан, хүндрэл бэрхшээлүүд гарч байна. Гэрээнийхээ үүргийг шударгаар биелүүлэхгүй байна. Одоо яста хэлсэн амнасандаа биелүүлэхгүй байгаа учраас иргэд хооронд одоо маргаан гараад байгаа. Гэхдээ энэ бол одоо нөгөө эдийн засгийн бас нөгөө суур харилцаа маань хангалттай хэмжээнд бэхжигдээгүй сул байгаатай холбоотой байна л да. Энэ нөлөөлөд байгаа бас. Тэгэхээр миний нөгөө түрүү нэвтрүүлэг хэд хэлжсэн энэ хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл бидний асуудал байгаа шүү дээ. Иргэд бол бүгдийг мэдэх албагүй ч гэсэн үндсэн зарчим тодорхой юмнуудыг бол мэдчих хэрэгтэй юм зү. Би танаас нэр асуулт асуумаар санагдчихлаа. Нотариатын мэдэгдэх хуудас өөрийнхөө эрх ашигыг тодорхой төвшөнд хамгаалах боломжтой байсан талаар та ер нь иргэний хувьд мэдэж ирсэн үү? Би зүгээр яг амьдрал дээр тулж ирсэн асуудал нь болохоор ээж үтээр нэг байр шилжүүлэхдээ тэрнийг дүүнэрийнхээ нэр дээр гаргахад баахан материалаар л давхиснаа л сайн мэдэж байна. Тэгээс өөр их хайртайч байхгүй л тийм. Тэгэхээр тэр бол нөгөө натратын нөгөө олон натрат шиг нэлээд олон үйлдэлүүд хийж байгаа шүү дээ. Гэрээ хилцэл, гэрчилжээ, итгэмжилтэй ингээд энэ бол нэг хэлбэр нь. Өөрөөр хэлэх юм бол иргэд өөртөө тэр нөгөө боломжит одоо хууль зүйн гаргалгаагаар хэрхэн яаж өөрийнхөө мөнгө хөрөнгө олж авах уу те эд хөрөнгө олж авах уу те энэ нөгөө шүүхийн уртсгсан процесс. Миний амьдрал бол би одоо нэг хайхтар зээлсэн ч юм алга хүнд зээлүүлээд алдсан ч юм алга гайгүй шиг гэдэг юм явж л байна л да. Намайг нэвтрүүлэг хийж их үед бол нэг тийм 90 тоног 400 гаруй хуультай л байсан шиг байна манай улс. Тэгээд нэг 14 5 жилийн дараа дахиад хууль эрх зүйн мэдээлэл гэж 800 гаруй одоо хууль одоо хэрэгэлдэж байна. Энэ дотор л одоо бүх юм шийдвэрсэн. Одоо бол 1000-д төхөөд явж байна л гэж ярьж байгаа. Ер нь хуулийн заалтууд ер нь байнга шинжлэгдэх ёстой үстэй миний ойлгосноор бол баг хүн төрлөختөн явсаар гад энэ эцсийн цэгтээ хүртэл амьдрал өөрчлөгдөж байгаа учраас тэгнэ үстэй тийм ээ. Тийм. Зүгээр энэ дотор өөрчлөх шаардлагатай юм дотор иргэдийн мэдэхгүй зүйлээс болоод юм уу санаа тахаар алдчихж байгаа зүйлүүдээс болоод бид нар ийм юм ярьж байгаа үстэй л би ойлгоод байгаа шүү дээ юмхандаа. Тийм. Мэдээж нийгмийн харилцаа улам боловсронгуй болоод өргөж байна. Одоо өнөөдөр бид нөгөө цахим орчинд илүү амьдарч байна тий. Тэгэхээр нөгөө цахим орчны эрх зүйн асуудлууд ингээд тэр үүнтэй холбогдол нөгөө хуулиуд чинь шинжлэгдэх зайлшгүй шаардлага гарч байгаа байхгүй. Яа тэгэхээр бид өнөөдөр энэ нөгөө авто замын төвөгжрэлтэй нөгөө яаж хурдан хоорондоо энэ нийгмийн харилцаанд эдийн засгийн харилцааг ингэж хурцсах вэ гэдэг байгаа энэ зүйлийн процессыг зохицуулаад байгаа зүйлүүд чинь хууль эрх зүй орчин. Тэгэхээр яалтчгүй одоо тэр нийгмийн харилцаагаа дагаад л шинжлэгдээд л явна гэсэн үг. Тэр бол нотариатын мэдэгдэх хуудас дээр гэж ирж штэ тийм ээ. Гэтэл нотариатаар гүйлж байгаа улсуудын олонх нь бол дандаа төвөг утсан, чирэгдсэн, элдвгээл одоо манай сэтгүүлчдүүд бол тэгж л энэ өөр хэрэгтэй байгуулгам хэрэггүй бол нэг Америкийн худалдаачны хэлсүү гэдэг хүн гэдэг нь бол дандаа л бэлэн зэлийн юмыг л хүсдэг штэ. Өөр юу ч хүсдэггүй штэ гэдэг. Хүмүүсүүд өөрийнхөө л тэр нэг өгөл заяамал өгөгдлөр л авчиж бүх юм ингээд өөрийнх нь хүснээр нь бэлэн байж их хэрэгтэй юм шиг л гэж бодлоо. Тэрний сааталд алдаа эмдэгдэл гараад юм уу буруу зөрүү гарахад хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл муу байгаас болж байгаа бол. Тэгэхээр нөгөө нэг энэ жишээ өнөөдрийн нэвтрүүлгийн нэг багхгүй яа. Тэгэхээр та 6.2 жилийн хугацаанд 10 сая төгрөгөө олж авах уу? Эсвэл та 3 сарын дараа 10 сая төгрөгөө олж авах уу гэдэг чинь мэдээлэлтэй хүний ажил. Юм тийм ээ мэдээлэл гэдэг чинь тийм. Тэгэхээр энэ нөгөө боломж байхаг мдэггүйгээс нөгөө урт шүүхийн процесс руу орж байгаа байхгүй юу? Шүүхийн процесс руу нөгөө хүнээ хайгаад тийм 90 сурвалжлуулгаад бэлдээд тийм 90 сурвалжлуулгаад шүүхэд хүсэлтээ өгж जैन. За ингэж яваад нөгөө хүнээ олоод ир одоо нөгөө жинкнээсээ зээлийн маргааныхаа нэхэмжлэг шүүхэд гаргаж байгаа байхгүй юу? Тэр энэ процесс бол урт байгаа. За өнөөдөр Монгол улсад нэг ийм шинжилгээний үе та бүхэн нэр бас ярилцлаганд орж байгаа юм байна. Юу вэ гэхээр энэ бага үнийн дүнтэй буюу нотариатын мэдэгдэх хуудастай холбогдуулаад Монгол улсын шүүхт 10 сарын 1-ээс эхлээд энэ бага үнийн дүнтэй хэлбэр ажиллагааны шүүх хэрэг шийдэх болцсон ингээ явж байгаа. Хууль хэрэгжээд 10 сарын 1-ээс эхэлж байгаа.
За одоо шүүх маань 2025 оны 1 сарын 1-ээс эхлээд хялбар ажиллагааны шүүх, тойргийн шүүх гэдэг ингээд бүр нөгөө шүүхийн бүтц маань юм өөрчлөлт орж байгаа. Тэр энийг яагаад ингэж байна гэхээр олон улсын нөгөө судалгаанаас Монгол улсын одоо иргэд шүүхийн үйлчилгээг одоо хурдан шуурхаа авч чадахгүй байгаа нөхцөл байдал нь юунд байна вэ? Энд одоо ямар ажил хийх ёстой юм бэ гэдэг энэ нөгөө олон улсын дүн мэдээ нь болохоор энэ бага үнийн дүнтэй хэрэг маргааныг бас урт хугацаанд шийдвэрлээд байна. Энэ нь бас иргэдийн нөгөө эдийн засгийн асуудалд нөлөөлөд байна гэдэг агуулгаар нөгөө хуулийн одоо шинжилэл бас явагдаж байгаа гэсэн. Нотариатын мэдээлэлхөөс баталгаажуулах бид нар түрүү ярьж штэ. Энэ баталгаажуулбарсан төлбөр ялбар гэж юм байх уу? Төлбөр байна. Нотариат чинь үйлчилгээний төлбөр нь хууль зүйн сайд баталдаг. Тэр хууль зүйн сайдын баталсан үнийн дүнгээс одоо 1-ээс 10 сая төгрөг байвал ямар байх вэ гэдэг. Би бол аль болохоор хүмүүс нөгөө нэвтрүүлэг бэлдэж бүхий л хугацаанд юу ойлгосон бэ гэхээр аль болохоор практик жишээн дээр ойлгомжтой тодорхой ярих талыг тэгээ хоёрдугаарт нэг үзэгчдийнхээ талыг л баримталж одоо асуух ярих тийм л одоо юунаас л ярилцсан шүү дээ тий. Зүгээр чухам яг хуульчийн хувьд юм олон жил ажилласан хуульчид би ч гэсэн бас мэдгүй анзаарахгүй ойлгоогүй зүйл бас зөндөө байгаа л байх л гэж бодож байна. Байнга шинчлэгдэж идэг. Гэтэл бид нар ч өөрсдөө хийж байгаа ажлынхаа хойноос явсаар тэр болгоны талаар мэдээлгүй тэгээд над дээр илж хэлсэн гомдол мэдүүлсэн хүн болгоныг үнэн гэж хэлдэгсэн бол яг ажлын явцын туршлагын дунд бол нэрэ тийх байсан шүү дээ, ингэх байсан шүү дээ, энийг би мэдэх ёстой байсан шүү дээ л гэж бодож явж байна л да. Одоо энэ төсөл би өөртөө тэмдэглээл зөндөө юм ойлгож аваад байна л да. Нэвтрүүлгийн маань нөгөө нэр нь бол ярьж буй хууль. Ингээд нэрийг ингээд би бас бодож байна л да. Тэр шүүгч хүн бол хуулийг хэрэгжилж хэрэг маргааныг шийддэг тий. Ярьж буй хууль нь өөрөө ингээд яриад тэр энэ хуулийн юу гэж байгаа юм бэ гэдгийг тайлбарлаад хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Гэхдээ одоо юу гэдэг иргэдэд одоо нөгөө хит хуулийн хэллэгээр ярих нь тийм ойлгомжтой биш. Тэгэхээр аль болох ойлгомжтой энгийнээр иргэдтэй та эрх ашгаа хэрхэн яаж хамгаалах юм бэ гэдэг одоо энэ одоо нэвтрүүлгээр одоо дамжуулж иргэд ойлгож авах нь айгүй чухал нэвтрүүлэг юм аа. Төрнөөс бодоод эн чинь өвгөн настай хүн ч гэсэн энд хамрагдана. Хүүхэд ч хамрагдана. Насан турсан хүмүүнээс авахулаад бүр л хамрагдах хэрэгтэй болж байна. Гэтэл хүмүүсийн мэдлэг, чадвар, туршлага тэгээд л янз бүрийн юм байгаа шүү дээ, тийм. Энэ дунд нь бол аль болохоор ойлгомжтой зөв тийм юмгаар л тайлбарлал авахыг би одоо хүсээд бас өөрөө ч тэгж ярихыг л одоо чармааж байна. Тийм, чармааж байна. Яагаад тэгэхээр нотариатын мэддэг хуудсыг би иргэдтэй ингээд тайлбарлаа. Танд энэ одоо эрх зүйн хамгаалалт ямар ач холбогдолтой юм бэ гэхийг би одоо нотариатын тухай хуулийн 45 гэхээр энэ иргэдэд тийм ач холбогдолтой мэдээлэл биш тийм ээ. Энэ ярих гад байгаа зүйл одоо энэ эрх зүйн одоо хамгаалтын системийг иргэд маань яаж ашиглах боломжтой байд юм бэ? Танд ямар асуудал гарах юм бол энийг ашиглах боломжтой байд юм бэ те мэдэх хэрэгтэй. Илүү одоо нөгөө практик судалгаа та бидэнд хэрэгтэй байна гэдэг. За жишээ нь нөгөө зах зээлийн нийгэм шилжээд өнөөдөр бид нар 30-аад жил те монголчууд бол харьцангуй хөрөнгөтэй болж эхэлж байна. За энэ хөрөнгөтэй болж байгаатай холбогдуулаад хувийн эрх зүйн салбарт арилжааны маргаанууд ихсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ арилжааны маргаанууд ихсэж байгаа учраас шүүхийн маргаа ихсэж байгаа. За энэ шүүхийн маргааны одоо ихсэж байгаа энэ үнийн асуудал дээр одоо иргэд өөрсдөндөө яаж туслах боломжтой вэ гэхээр энэ нотариатын мэддэг хуудасаар. Тэгэхээр арилжаа эрхлэгч болго одоо бизнес эрхлэгч нар жижиг дунд тий одоо машин худалдаг, тээврийн хэрэгсэл худалдаг хүмүүс бай. Энэ хүмүүс заавал энэ одоо худалдаа авах гэрээнийхаа тэр үүргээ шүүхийн журмаар явж асуудлаа шийдвэрлэж те энэ хүнд процессыг туулахгүйгээр тухайн одоо нөхцөл байдлаа нотариат дээр очиод нотариатын мэддэг хуудсыг бичүүлж аваад нөгөө одоо этгээдээсээ үүргийг шүүхийн тэр баталгаажуулаад үүргээ биелүүлэх тэр нөхцөл боломж байгаа хэрэг. Өдөр тутамд жижиг бизнес эрхэлж байгаа иргэд хооронд энэ хүмүүс хоорондоо арилжаа ингээд солилцож байгаа. Энэ солилцож байгаа арилжаанда үүргээ заасан хугацаанд биелүүлэхгүй байгаа тэр үүргийг хэрхэн яаж хурдан биелүүлэх боломж танд хууль зүйн хувьд байгаа юм бэ гэдэг энэ зүйл. Би бол ингээд Facebook хүүх нэг л харахад сүүлийн үед юу харддаг вэ гэхээр
хүнд мөнгө зээлүүлэх, юм зээлүүлэх гэдэг чи ямар таман ажил юм бэ? Өгснөөсөө исэн болоо насан туршаа хараснаггүй сүулдэ бүр өөрөө загнуулаад дуслаа гэдэг ийм л юмнууд их сүүлийн үед айгүй гардаг болцсон байлээ л дээ. Ингээд ажиглаалгаад танд бас тааралчлаасан баг те. Тэг өдөр тутамдаа тэр ажлыг хийж байгаа те. Мэдээж иргэд яагаад шүүхэд хандж байгаа? Эрхэн зөрчигдөөл орж ирж байгаа байхгүй. Нөгөө гэрээний үүрэг хүлээсэн иргэн маань заасан хугацаанд гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй нөгөө талд нөгөө хүнийх нь эрхэн зөрчигдөөд тэр эрхээ хамгаалуулах гал шүүхтэй. Тэр энэ бол миний нөгөөд таны хэлснээр өдөр тутмын ажил байгаа байхгүй. Тэгэхээр натратын мэдэгдэх хуудас нь өөрөө энэ одоо иргэд хоорондын үүргийн одоо хилцэл дээр бичиж те хүмүүс түргэн шуурхай одоо энэ эрх зүйн хамгаалтыг авахаас гадна нөгөө тогтмол төлдөг тэр одоо нөгөө үүргийн харилцаанд одоо иргэд бид нар чинь оролцдог шүү дээ. Жишээлх юм бол бид нөгөө орон сууцнд амьдарч байгаа бол орон сууцныхаа дулааны мөнгийг заавал төлөх ёстой тийм ээ. Цахилгааны төлбөрийг заавал төлөх ёстой. Би одоо Монгол улсын иргэнийхээ Монголын телевиз Монгол үндэсний олон нийтийн телевиз үзэж байгаа бол олон нийтийн телевизийн тухай хуулийн дагуу бас заавал хурамж төлөх ёстой тийм ээ. Сөөхөд бас төлнө. Би орон сууцнд амьдарч байгаа. Өөрөө би одоо орцоо цэвэрхэн байдлахын тулд те ийм тогтмол зардлуудыг бас нөгөө шүүхийн журмаар ингээд хугацаа их орж шийдвэлдэг байхгүй юу. Сөөхөн одоо дулааны компаниуд олон нийтийн телевиз те нөгөө иргэдээсээ ингээд мөнгө төлөөч гэгээд тэр энэ одоо нөгөө шүүхийн журмаар явахгүйгээр ийм тогтмол төлөх зардлуудыг бас натратын мэдэгдэх хуцаар одоо шүүх биелүүлж бас болдог. Энэ хүмүүсийн дунд одоо саяны нэр дурдсан байгууллагуудыг гэдэг чинь бидний байнга л өдөр тутам амьдралдаа үйлчлэг авах хэрэгтэй нэр дандаа сүүлүүд яагаад ч бүгд муу нэртэй болчихсон. Энд мөнгө төлөхтэй яадаг, ингэхтэй яадаг, тэгхтэй яадаг гэсэн ийм бас энэ ч одоо нэг процесс нийгэмд ийм юм явагдаад шүү дээ. Энийг хэн нэг нь одоо ингээд санаатай үлээгээд идэг юм уу? Эсвэл хүмүүсийн өөрсдийнх нь хууль эрх зүйн мэдлэгийг анхаарах хэрэгтэй байна гэдгийг хэлээд идэг юм. Бас нэг юм хариулт байх л ёстой шүү дээ. Энэ иргэд өөрсдийн маань оролцоо авч чухал болоо гэж би харж байна. Дулаах сэтгүүлч. Яа тэгэхээр сөөхийн төлбөрийн тухай ярив тийм ээ. Одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа дийлэнх бас нилээдгүй одоо иргэд маань орон сууцнд амьдарч байна. 40% орон сууцнд амьдарч байна. Орон сууцнд амьдарч байна. Тэр орон сууцнд амьдарч байгаа хүн бүхэн гэртээ ороод хаалга хаачиж байна тий. Тэнгүүтээ гараад ирэхээр гадаа нөгөө орц гэдэг нэг юм болж байна. Тэгэхээр тэр орц дулаахан байх хэвээр, тэр орц хоггүй байх хэвээр. Миний хүүхэд ороод ирэхэд одоо аюулгүй байх хэвээр, гэрэлтэй байх хэвээр. Тэр орц дулаахан байхын тулд хаалгатай байх хэвээр тий. Энэ мэт нөгөө олуулаа нийлээд энэ дундын асуудлаа бид шийдэж байгаа байхгүй. Тэгэхээр энд оролцохын тулд иргэд бид за би оршин суугчийнхаа хувьд энэ одоо сөөхөө сонгох гэж байна. Энэ сөөхийг сонгохын тулд бид одоо хэнийгээ сонгох юм? Энэ сөөхийн зардлыг төлөхийн тулд одоо хэдэн төгрөг болох юм гээд энэ саналаа ингээ бүгд хуулийнхаа дагуу оролцсон. Энэ нөгөө оролцоогүйгээсээ болоод яагаад энэ төлбөрний мөндөр болчихвоо, яагаад ингэж вэ гэх тээ ингээд нөгөө ойлгомжгүй зүйл иргэдэд маань бий болоод ингээ бухимдалтай байгаад байгаа нэг юм нөхцөл байдаг. Тэгэхээр иргэд одоо энэ одоо нөгөө нийтлэг авж байгаа үйлчилгээнүүдийнхаа тээ авж байгаа тэр үйлчилгээ үзүүлэх гэж байгаа тэр одоо байгууллагуудын үйл ажиллагаанд саналаа идэвхтэйгээр өөрсдөө оролцож явах хэрэгтэй болов гэж харж. Тэгээд энэ ярилцлагын эцэстэл өнөөдөр энэ нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс маань бас тодорхой нэг зүйлийг бас нэг мэдээд ойлгоод аваасаа л гэж би бодож байна. Одоо яг бидний өдөр тутмын амьдрал бол нэг нэгэндээ мөнгө зээлүүлэх, юм хумаа төр хэрэглүүлэхийн бодлоо байсарч байх болно. Сая төгрөгийг бол за ингээл өгчээр. Сая төгрөг бол өдөрт баг хоолны мөнгө шиг байдаг хүн бол тэгээд нэг тоохгүй ингээд өгччихлээ л да. Бас яа гэж байгаа улсууд бол тэр чих мөнгө шүү дээ тийм. Тэгээд сая 5 сая 3 сая энэ тэр чинь нэг хайхтар одоо натратай мэдэгдэх хуудсалдаг шүүх хууль эрх зүйн тийм ингэж явах шаардлагатай юм итгэлцэлтээр байдаг юм бас байгаад идэг боловч энэ бол дандаа ингэж байх ёсгүй маа. Өгсөн авсан л бол энэ эргээд тооцогдох ямар юу байх хуулийн ямар механизм юу байх ёстой гэдэг хүн болгон толгойд одоо хийдэг цаг хийж амьдардаг тэр юу бол нийгэмд бид нэр хүл тавиад явах ёстой болно. Тийм. Хинэггүй нэг ард түмэн шүү дээ манайх. Гэхдээ нэг 5 сая төгрөг өгсөн юу сүртэй юм бэ одоо төмөн юм болол араас энэ тэргээд цахасаа бол байдаг шүү дээ. Энэ бодол энэ
юунд бол зоршил дадлд бол бас жоохон өөрчлөлт гараасал гэж үздэг. Нэгэн зүгсэн авсал бол энэ чинь тэгэл хууль эрх зүйт нийгэмд амьдарч байгаа юм чинь тийм л болно үстэй. Тийм учраас нөгөө нэг энэ нөгөө нэвтрүүлгээр дамжуулаад иргэд маань богино хугацаанд өөрийнхөө эрхийг одоо энэ хууль зүйн энэ эрх зүйн олгогдож байгаа хууль хэрэглээний хүрээнд хэрхэн хурдан хамгаалах боломжтой вэ гэдэг нэг боломж нь бол нотратын мэдэгдэх хуудас байгаамаа. Энд шүүх ямар оролцоотой ордог вэ гэхээр хуульд нийцсэн нотратын мэдэгдэх хуудсыг иргэн таны тэр бичсэн нотратын мэдэгдэх хуудсыг шүүх баталгаажуулдаг. Энэ нь шүүхийн шийдвэр гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр шууд албадаад та богино хугацаанд өөрийнхөө эрхийг хамгаална л гэсэн үг. Үндэсний олон нийтийн телевизэд залуучуудад зориулсан хууль эрх зүйн нэвтрүүлэг 90-ад оны дунд 2000-ад оны дундуур нэлээд хөдөлдөг байсан л да. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл бол нэр эдийн засаг тэлсэн хүн ам өссөн ажил үйлчилгээ бүх юм их өөрчлөгдөх явцад хуулийн шинжилгүүд ч бас зөндөө явж байна. Энтэй бол маш их олон зүйлийг оюун бэлэг шүүгчээсээ мэдэж явлаа, их баярлалаа. Бас үзэгчдийнхээ нэгэн адилаас баг үзэгчтэйгээ адилхан л өөрөө мэдхгүй байж байгаа. Тэгээд их сайхан зүйлийг тодорхой яриулж бас өөртөө бас лээж авсан байна. Тэгээд маш их баярлалаа та бүхэнд. Тэгээд ажил төрөл, гэр орон, үр хүүхэд бүгдэнд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё гэж байна. Баярлалаа танд ч гэсэн. Ингээ манай өнөөдрийн нэвтрүүлэгч шүүгч оюун бэлэг оролцлоо. Тэгээд таны ажилд амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.